一路走来，我们仅仅依靠人民交出了一份又一份载入史册的答卷。面向未来，我们仍然要依靠人民创造新的历史伟业。上个世纪60年代末，我还不到16岁，就从北京来到了陕西省北部的一个小村庄当农民，一干就是7年。Тэр үед л юм да. Ши Жинпин босод залуус ихэднийг би ухтан авч тосгондоо газарчилж билээ. Тэгэхэд Ши Жинпин туранхай өндөр залуу байсан. Тэр үед бидний амьдрах нөхцөл маш муу. Идэх юм байхгүй. Зэрлэг өвс ногоо түүж голоо зохиодог байлаа. 那时候我和乡亲们都住在土窑洞里，睡的是土炕。乡亲们的生活十分的困苦，经常是几个月吃不到1块肉。Нэг өдөр би Ши Жинпинтэй уулзах гэж зорж очлоо. Тэгэхэд "Хэзээ би 2 хоногийн өмнө цагаан будаа идсэн гэлээ. Би их гайхаж чи яаж идэв? Цагаан будаа хаанаас олов гэлээ." Ши Жинпин "Интэн ах надад нэг аяг цагаан будаа өгсөн. Үнэхээр амттай байсан шүү" гэж хэлсэн билээ. Тухайн үед Шанши мужийн умард нутагт цагаан будааны бараа харагддаг байсан. Цагаан сараарч олж идэггүй. Ши Жинпин биднийг төрөл садан шигээ үздэг тул бид ч түүнийг дүү шигээ, хүү шигээ санана. Манай Лянжихэ тусганд намын үрийн нарийн бичгийн дараагаар Ши Жинпин 1 жил ажилласан. Тэр 1 жилд ард олныг эдс затгалан мөр бүтэн явуулах гэж уйггүй зүтгэсэн. Олон ажил хийсэн. Ингэж л хоцрогдсон ядуу Лянжихэ тусганы амьдралыг өөрчилсөн юм аа. Тусганы жирийн тариачид бидэнтэй их ойр нөхөрлсөн шүү. 人生我的第一步迈出来，就是到咱们梁家河，在这里选择了我的道路。我从那个时候我就说，今后如果有条件有机会，我要从政，做一些为老百姓办好事的工作。 15 оны 2 дугаар сарын 13-нд Ши Жинпин буцаж ирсэн юм аа. Ши Жинпинтэй хамт ичсэн өдрийн цай хоол ерөн л байлаа. Бидний өдөр тутамдаа идэх хоол цай байсан юм. Эгэл тариачдын өдрийн хоолыг хараад Ши Жинпин сэтгэл догдолж одоо амьдрал сайжирчээ. Би Лянжихэд 7 жил амьдарсан. Тэр 7 жилд ганц л удаа цагаан будаа олж идсэн. Тэр будаа их амттай байж билээ гэж хэлсэн юм. Тэр олон жилийн өмнөх ганц аяг цагаан будааг мартаагүй байжээ. Ши Жинпин тосгоны хүмүүсийг нэрээр хэлж дурсаж байв. Тэрч байтугай Лянжихэ тосгоны уул, хад, хотхор, хотос бүхнийг нэрлэж байсан. 经常触景生情的，还是我这个从政的一个始发地，就是正定。 Өнгөрөх зууны 70-80-аад онд Жэнгдийн шам бол туйлын ядуу шам байсан юм. Тухайн үед үр тарааны ургац өндөр байсан хэрнээ ард олон ядуу амьдарч байв. 82 оны 3 сард Ши Жинпин Жэнгдийн дэрж ажилласан. 83 онд Ши дарга Жэндийн нутгийн бидний хэдэн оюутанд захиа бичиж төгсгөлд нь та бүхний үнэнч найз Ши Жинпин гэж бичсэн байдаг. Загтлын төгсгөл надад гүн сэтгэгдэл төрүүлсэн юм. Дараа жил нь Ши Жинпин бидний нутагтаа ирж судалгаа хийхээ хүрлээ. Модны сүүдэрт бид тойрч суугаад ярилцав. Ши дарга хүн болгон хоол идэх хэрэгтэй. Гэтэл манай шань хүн ихтэй боловч тариалан багтай байна.
Бид яаж ургацаан нэмэгдүүлэх ёстой вэ? Та нар эрдэм ном үзсэн чадварлаг хүмүүс. Танхимд сурснаа амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй гэв. Бидэнд мөрөн дээр хүнд ачаа дарах шиг санагдсан. Тэгээд л бид олон газарт очиж судалгаа хийж эхэлсэн дээ. 到一个地方呢，就是先做学生，再一个呢就是吃透情况，不要盲人摸象。所以我来了以后呢，就是尽量的跑。Шижинпин хуучирсан ундаг дугуйтай. Тэрнээ жигээд л жингдийн шаныг хөдөө тосхнуудаар явдаг байлаа. Хөдөөгөр явж үйлдвэрүүдийг үзэж айлуудаар орж танилцсан. 1984 он юмда Шижинпин жингдийн шаны онцлогт тохирсон хөгжлийн олон арга замыг сонгож хот хөдөөг уялдуулан хөгжүүлэх эдийн засгийн бодлогоон зоригтой дэвшүүлсэн юм. Ингэж л ард олныхон амьдралыг сайжруулж, чинэлэг нийгмийг байгуулах амлалтаа хэрэгжүүлж эхэлсэн. 当县委书记，一定要跑遍所有的村；当地市委书记，一定要跑遍所有的乡镇。想就是为老百姓多做一些事情。实际上，我们这一代人也有这个情节。 一定要把我们的老百姓，特别是我们的农民扶一把。我大半辈子 Би ер нь насаараа өсөөж тарлаа. Ишээ дарагтай 20 жилийн өмнө уулзаж өөрийн нэрсэн дарсаар дайлсан юм аа. Фужиэмужийн намын урлагч дарга байсан Шижинпин 98 онд Нампин хотод ирж ажилласан юм аа. Нампин хөдөө аж ахуйн том хот боловч аж үйлдвэрийн шинжилгээг оройтож эхлүүлсэн юм. Тариачид хөдөө аж ахуйн технологи хүсч байлаа. Юу тарих, яаж их мөнгө олох тухай хүн бүхэн мөрөөдөж бүгд л өөрийн талбайд үшиглэн баячгийг хүсч байв. Энэ үед Шижинпин шинжилгээ ухаан технологид үшиглсэн хөдөө аж ахуйг хөгжүүлнэ гэсэн санал дэвшүүлсэн юм аа. Жилийн дараа Нампин хотоос хөдөө аж ахуйн техникийн 225 ажилтан 215 тосгонд томилогдсон очлоо. Бидний нэг нь бий байсан юм. Тэгээд бидэнд шинжилгээ ухаан технологийн мэрэгжилтэн гэдэг цол олгосон. Дараа нь 2002 оны 4-р сарын 9-нд юм да. Шунчааны Жангдун усан үзмийн хүрээлэнтэй танилцаж явхад нь Шижинпинтэй би уулзлаа. Шижинпин бол хөдөө аж ахуйн талаар өргөн ойлголттой хүн ээ. Надаас усан үзмийн ургац, унац хэр байна гэж асуусан юм. Би түүнд гавртээ 105,000 юан олж байна гэлээ. Ши дараг сайн байна. Олон хүнийг дайчилж усан үзмд хариулж болно шүү гэж нэмж хэлсэн. Бид өөрийн нэрсэн дарсаар ши даргийг дайлж байлаа. Одоо Фужиэмужийн умард нутагт 4700 талбайд усан үзм тариалж жилд 600 сая юанийн ашиг олж байна. Усан үзм тариалсан 10 гаруй мянган өрөх ядуурлаас ангижирч эдүг чинэлэгжсэн. Шинжилгээ ухаан технологийн мэрэгжилтний хөдөө орон нутагт 20 гаруй жил томлон ажиллауллаа. Анхны 225 хүнээс эхлэлтэй 800 мянган техникийн ажилтан одоо хятад даяар тариалангийн талбайд ажиллаж байна. Ундаг дугуй, хуурай хүнс, ажлын цүнх гэсэн 3 эрдэнэтэй тэдгэр мэрэгжилтнүүд тариачдад технологийн тусламж үзүүлж, тариачдыг баяжуулж, чинэлэг амьдралд золгуулж байна. Технологийн ажилтнууд ши даргийн удирдлагчдоор тариачдыг боловсронгүй болгоод зогсгүй. Тэдний өмнө тулгарсан техникийн хүндрэл бэрхшээлд шийдэл олж өгч, үйлдвэрлэлээ өргөжүүлж хөгжүүлэх олон арга бий болгосон юм. Одоо 800 мянган ажлын цүнхтэй технологийн ажилтнууд газар болгонд очиж тариачдад үйлчилж, тэдэнд тусалж, тэднийг дайчилж, тэдний цүнхийг мөнгөөр дүүргэж өгч байна. 调动广大农民积极性、主动性、创造性，把广大农民对美好生活的向往化为推动乡村振兴的动力，把维护广大农民根本利益、促进广大农民共同富裕作为出发点和落脚点。抢险救灾的重要原则就是以人为本，把人民群众的生命安全放在第一位。
2004 оны 8 сарын 12-ны өдөр байлаа. Жинхua хотод ажиллаж байсан Ши Жинпинг дарга далайн хайр салхины тухай сэрэмжлүүлгийг сонсоод үерээ сэргийлэн хамгаалах командын газар дэрж заав өрөөгөв. Тэнгист ажиллаж байгаа агнуурын загасчид зэрэг 200 гаруй мянган хүнийг маш яралтай нүүлгэн шилжүүлгэлээ. 台风云娜对于整个台州市中心的影响已经非常的大了。 很多树木都被连根拔起。 Маргааш нь буюу 8 дугаар сарын 13-нд далайн хайр салхины нөлөөгөөр Юнна хүчтэй аадар цутгаж тэнгис дагуу ихэнх нутаг үерийн гамшигт автсан. Вэндийн нутгийн нэг газар 6,000 хүн үерт хашигдаж байгааг сонсоод Ши Жинпинг дарга гамшигт өртсөн ард иргэд дээр эргэж оцсон байна. 真正困难的地方、危险的地方，恰恰是我们共产党员、各级领导干部要出现的地方，这个也是责任所在。 Ши дарга Фужианаас Жожиангд ирж ажиллахдаа үер ус далайн хайр салхинаас сэргийлэх ажлыг маш сайн мэдэж байсан. Ард олны амь насыг хамгаалах нь хамгийн чухал гэж хэлж байв. Одоо бол олон янзын гамшиг, байгалийн давтагдашгүй хүчин зүйл нөөрлөхөд шат бүрийн удирдах боловсон хүчин фронтын тэргүүн эгнээнд очиж үр ашигтаа удирдах нь Жожианг мужийн ажлын удирд тутмын стандарт болсон. 人民至上，生命至上，保护人民生命安全和身体健康，我们可以不惜一切代价。